За энэ 2002 онд би өөрөө анх гарааны бизнесээ мэдээлэл технологи үндэсний паркаас эхэлсэн. За тэр үед 5,000 6,000 гэдэг үнж байгаагүй. Яг салбарын компани, гарааны компани байсан боловч 12,000 төгрөг төлдөг байсан. Гэтэл 14 жил ийм хөнгөлтөөнөр чиг үүргийн биш гэрээг хийгээд 14 жил яваад төрийн үнчийг шамшигдуулаад буцаагаад төрийг шүүхэд өгөөд өрөнд оруулаад энэ маш ойлгомжтой ашиг сонирхлын зөрчилтэй хэлцээр биш үү. Тэгээ төрийн өмчийн хороо энэ таана юу хийж ийсэн? Төрийн өмчийн хороо хариуцсан ажиллаудаа төрийн өмчийг ингэж шамшигдуулах эрхийг нь хэн яагаад хизээ олгосон гэдэг нь он сар өдөр шударгатай байгаа юм шүү. Яагаад төр өмчөө хамгаалах Монгол улсын өмчийг хамгаалах дээр ажиллаагүй юм бэ? За дахиад энэ болсон шүүхийн процесс дээр надад бол явцын мэдээлэл байнга байсан. Нэгч хөрөнгө оруулалт ямар ч түрээслүүлэгч одоо та нар харж байгаа хин нэгний байранд засвар хийж хөрөнгө оруулалт хийж өөрсдийн үйл ажиллагаанд ашиглачаад тэрийг хөрөнгө оруулалтанд тооцдог жишг дэлхийн хаач байхгүй. Тэрийг нь бодоод шүүхийн шийдвэр гаргасан байгаа нь маш харамсалтай. Тэгээ энэ шүүхийн шийдвэрээр IT парк төлөвлөж явсан юм уу? Төрийн өмчийн хороо явсан юм уу? Төрийн өмчийн хороо би бол энэ дээр эсвэлтгүй, идэхгүй байдал гаргасан байна гэж харж байна. Энэ сонирхлын зөрчилтэй хэлцээрүүд хийсэн хэлцээрүүд 14 жил явуулсан хэлцээрүүдийг хийсэн шийдвэр гаргасан хүмүүсээ алихтай тэмдэх газар өгсөн юм уу? Хэн өгөх ёстой юм бэ? Төрийн өмчийн хороноос бүтэн хариулт авмаар байна. Бид мэдэхгүй гэдэг хариулт сонсомооргүй байна. За хоёрдугаарт энэ сая болсон шүүхийн 3 шатны шийдвэр бодлого хэрэгжих асуудал шийдэхдээ хэдэн жилээр явчаад төр өөрөө асуудалд орчоод хахад тэр дор нь шүүхийн шийдвэр арга хэмжээ авдаг. Дэмжлэг болохоор хэдэн жилээрээ байхгүй. Тэг үүн дээр төрийн өмчийн хорооноос юм уу IT парк хинэн энэ төрийн өмчийг хамгаалж шүүхтэр хамгаалах хэрэгтэй байсан юм.